цааны үзэгчдээ өөдрөг бодолтой дотроос гэрэлцэн бүсгүй тань зориулан хүргэдэг Гилийн хат нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийн зочин хомортой урагцсан зочныг тайзнаа өрье. Ингээд модель, загвар зохион бүтээгч Сарнайг тайзнаа өрж байна. За өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Манай амаач шивээс рүү л их хараад их шиг байна. Харин би бас яг сайн гайхалтай. Энэ шивээс үү? Наадаг шивээс. Би болохоор нэг бас юм харанхуй цохоо харагддаг цагаан гэр шивээс гэж байт юм бэлээ. Би сая тэрийг говин дээр шивэлцсэн болоо гэдэг. Ингээд боосондоо наадаг шивээс. Ингээд хэд хоног айлтгүй юм бэл. Сарнайг загвар зохион бүтээгч, модель, за бүр дуучин гэж мэдэн. Сүүлийн үед багтгүй одоо жүжигчин болох одоо карьер эхэлж магадгүй гэсэн бас хүлээлттэй байна л да. Яг үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Сарнай гэж юм бэ? Би бол загвар зохион бүтээгч мэргэжилтэй модель хүн. Тэгээд нэг хүүтэй. Хүн маань 9 сартай. Тэгээд манай нөхөр модель. Тэгээд бас хөлбөмбөг тоглодог. Таны Японд сурж ажиллаж байсан гэж сонсон. Загвар зохион бүтээгч мэргэжлээ Японд эзэмшүү, аль эсвэл Монголд байхдаа эзэмшсэн үү? Тэгээд загварын ертөнц рүү яаж орсон бэ? Тэгээд загварын ертөнц рүү анх би багасаа л модель болох хүсэлтэй байсан, мөрөдөлтэй байсан. Тэгээд манай ээж л чамайг Японд авчиж модель болгоно гэж ярьдаг байсан. Тэгээд авчиж. Тэгэл дандаа л нэг Монголд байхад ээж чинь Японы орчуулагч. Тэгээд дандаа орчуулгаар Япон руу явдаг. Тэгэл ирэх болгондоо дандаа одоо ийм гой хүүхнүүд ийм сэтгүүл авчирж үзүүлээл чи ийм гой хүүхэн болох хэвээр, ийм гой модель болох хэвээр гэж дандаа авчирж өгдөг байсан. Тэгэл намайг Япон руу дагуулж явсан. Тэгэл очиод би байж байгаа л яаж яавал модель болдсон болоо гэж бодоод тэгээд интернетээр гуглдж жагаад нэг агентлаг олоод тэгээ очиж уулзаад тэгээ шууд тэнцэжсэн. Тэгэл хамгийн ихний ажил маань Японы 5 мөд рүү очиж загвар өмсөх тийм ажил хийсэн. Тэр нэг гоёсэн. Ягаад тэгэхээр нэг одоо Японы тийм мужуудыг очиж байлмаар нэг юм уу та очиж тийм үзэх тийм завшаа надад тохиолдсон. Тэгэл тэрнээс хойш тэгээд модель болол 90 эртлээ 3 агентлагтай гэрээт модельээр ажиллаж байгаад ирсэн. Энэ эхний агентлагтай ажиллаж байгаа дараа нь бүр том Satoru International гэдэг тийм агентлагтай одоо агентлагийн нэгэн тусаг гэх юм уу да намайг авъя гэд. Тэгээ тэр агентлагт нэлээд олон жил ажиллаж байгаад тэгээд ирсэн. Тэгээд Монголд ирсэнээс хойш CTD сургууль хувцас дизайнерын сургууль хувцас дизайнерын мэргэжлэр сураад тэгээд түрүү жил төгссөн. Манай зочин маань яг түн шиг шоунд оролцсноор нь бас үзэгчид илүүтэй сайн мэддэг болсон болоо гэж бодож байна л да. Тэгээд энэхүү шоунд орох урилгыг хүлээн авч хахад хэрхэн хүлээн авч ирсэн. Тэгээд өөрийгөө энэ уран бүтээлчд дуучидтай энэ зэрэгцээж дуулахад өрсөлнө гэж айдас хэр төрж исэн тэр үеийн эргэн санал. Яа одоо яг намайг оролцох гэж асууж байгаа юм шиг гинт санаа. Харин шар усцлаа. Анх бол мэдээж би ямар нэвтрүүлэг гэдгийг мдээгүй. Тэгээд анх Монголд албан ёсоор орж иж байгаамаа гэд тэг ямар нэвтрүүлэг яриад байгаа болоо гэдгсэн чинь Адин Вадин гэдэг нэг Орсын нэвтрүүлэг гэдэг шүү дээ тий. Тэрнтэй ижилхэн тэрийг албан ёсоор оруулж ирж байгаамаа гэд. Тэгээд эхэндээ би манай хүүчин 6 сартай тэгээд би дөнгөж салоноо нэгээд удаагүйсэн болохоор за би ч худлаах та гэж одоо тэгээд дээрэс нь за дуулж чадахгүй хүмүүсийг дөрөөж байгаа тэгээд өөрөө онгонд орсон юм болох болов гэж бас айдас байсан. Тийм болохоор би эхэндээ орохгүй гэд хэлсэн. Тэгээд нэг сарын дараа дахиж залгаад надад уулзлаа тэгээд чи ер нь ороо тэгээд ер нь хүүхд мөхтэй зохицуулаад тэгээд ихээр за ер нь Монголд чи ер нь болохгүй юм гэж байдгүй юм чинь гэж бодоод за орё гэж зориглол тэгээд орсон. Тэгээд орсон хойно би за орё гэж хэлчихээ за хийхээ орж байгаа юм гээд ихэд л дуучдын нэрийг сонсоод би яаж дуучдтай өрсөлдөх юм бэ гэл тэгснээр хоёрхан модель те тэгээ нэг жүжигчин тэг яаж яхин төрүүлэнч гэж байхгүй байлгүй гэж бодсон ч за ер нь өөрийгөө те би бас дуудуулах аягүй дуртай тэгээ дуучин болох мөрөдөл бас байсан ер нь аягүй олон юм хийх тийм хүсэл эрмэлзэлтэй юм байхгүй би өөрөө тэгээд орё гэл тэгэл ер нь зоригжол өөртөө тэгэл цал орсон доо. Монголд болохгүй юм байхгүй гэж юм л да. Энэ их гоё үг байна. Яг энийг одоо юун дээрээс анх мэдэрчээ. Дээрээс нь одоо хойноос нь байнга дэмждэг те. Магадгүй ээж нах. Эсвэл өөр хин дэмждэг бай. Асаалттай одоо юу болохгүй юм байхгүй гэдэг нь одоо хүүхэд гаргана штэ.
ээж аав эдэр харж өгдөг. Тэгээ цаанаасаа гэр бүл айгу дотн тийм хүмүүс байдаг. Тийм болохоор одоо ажил хийхэд ч гэсэн ээж хүртэл ингээ хараад өгдөг юм. Одоо ээж харж өгж байгаа болохоор одоо ажил бүтчихээн гэх юм уу тийм болохоор л тэгж хэлээ. Дуулах мөрөдөлтэй байсан гэсэн шүү дээ. Гай самлахын дуучин Мегатай хамтарч байна уу гэж бас хэрв ямар нэгэн дуучнаас эсвэл айц хогчоос ч юм уу энэ дуу дуулаад өгөөч гэд санал ирүүлтэй яг уу. Дуулна. Мэдээж дуулна. Угаасаа би манай одоо үеэл ах цаа орон гээд хөгжмийн зохиолч байдаг байхгүй юу? Би тэг ирснээсээ хойш дуучин болмоор байна. Та нарыг дуу дуулаад дуу хийгээд өгөөч гэхээр л намайг үзнээс авч хэлцгүй. Тэгэл за гэл ер нь тийм тэгээд харин азаа Мега ахын тэр дуу гарах гэж байна гээ тэгээд намайг нэг өдөр хичээлээд харсан байжсэн чинь манай ах ирсэн баггүй. Сарна ахын дэ юу чинь гэхээр нөгөө хичээл дээрээс нөгөөс харчаал байж гин гэдэг. Одоо завтай энэ үү гэхээр өө завтай энэ үү гэл. Тэгсэн чинь чи тэгвэл одоо студид дээр чадах уу гэхээр за тэгэл яваад атсан чинь Мега ах манай онаах хоёр сууж исэн. Тэгэл онаах цаахан энэ үгийг нэг ятгахтаа нэг цээжлэтгэхтэй гэдэхгүй юу. Тэгэл цээжлэл энэ дуу гэл сонсон чинь ингээл харцаагаал явцаа амар гоё дуу. Аян сонсоод айгүй гоё санагдал. Тэгэл цээжлэл Мегах надад хамт ингээл дуулаад тэгэл дуугаа цээжлэл ингэсэн чинь онаах шууд заахан микрофоны ядах сотохтой гэл. Тэгэл шууд бичсэн. Тэгээ хүү одоо шууд бичих гэж байгаа мó гэх юм гайхаад. Тэгээ шууд нэг 2 цагийн дотор бичээл тэгэл гарсан дуусчихсан шүү. Дүндээ холд болохоор хаски холоотой болохоор намайг сонгосон юм байлээ. За нөхөр нь загвар өмсөгч бас хөл бөмбөгчин бас нэг сайхан залуу би сайхан бүсгүй сайхан залуу. Та хоёр хэрхэн очроо? Би тэр чи анх нөгөө нэг говийн каталогийн зураг авалтанд ороод танилцчихсан. Тэгэл тэрнээс хойш найзууд байж байгаа л тэгэл дотносоо тэгэл үерхэл тэгэл суудсан шүү дээ. Мэдээж загвар зохион бүтээгч болгон өөр өөрийн өнгө аястай байдаг. Тэгэхээр Сарна гэдэг одоо загвар зохион бүтээгчийн загварын онцлог нь яг ямар хүмүүс зориулагдсан байх юм бол ямар өнгө төрхтэй байх юм бол? За миний загвар бол болж өгвөл би хүн болгоныг л өмсөхийг хүсэж байна. Одоо өөртөө ихтгэлгүй хүмүүст өмсөөд ихтгэлтэй болох те биеийн галбирыг зассан байх. Тийм засаж яхаар. Тэгээд ерөнхийдөө л ярин тийм кул, секси маягийн хүмүүсд бие барьсан хувцас зохиох туртай. Одоо өөртөө ихтгэлтэй хүмүүс болон ихтгэлгүй хүмүүсийг одоо ихтгэлтэй болох тийм зорилгоор тийм их загвар зохиодог. Мөн би хулдаасаар айгүй их тийм кошлок одоо бүс одоо тэг юу гэдэг юм хийдэг. Тэрийг одоохондоо би голчилж байгаа. Мөн багсны сав одоо октод их дуртай миний багсны сав кошлок хоёрын их дуртай. Ягаад тэгэхээр одоо буддагнуудаа дотроос нь хайх шаардлага ингээ харахад айгүй юм хөөрхөн цэвэрхэн харагддаг. Тэ багснууд ч гэсэн ингээд гаднаасаа харагдаад айгүй хөөрхөн байдаг. Мөн борооны цуу хүртэл би хийсэн. Одоо Viva City байгаа. Viva City-д захиалга өгч болно. Хэрхэн нүрээ бодох вэ гэдэг октодоо зориулсан би тэрийг чинь YouTube бол тавиагүй өөрөө Facebook дээр тавиад одоо айгүйх октодын модельд яаж нүрээ бодгийг би хармаар байна гэсэн тийм мессеж айгүй хэржсэн баггүй юу. Тэгэхээр нь би юу ч гэсэн зоригдоод хийж үзье гэж бодсон. Дээрээс нь би урд нь бол одоо ингэж нүүр хагараагүй гэх юм уу ингэ ярих гэхээр ингэ гатцдаг тийм байсан. Тэгээд live stream байсан болохоор одоо хүмүүстэй ингэ харилцсан яриад одоо тэр нь илүү хөгжилтэй явах болоо гэж одоо би зүгээр видеогоор нь хийгүү шууд ингээд лайваар ингээд явуулсан. Тэгээ тийм болохоор хүмүүст их хүрсэн болоо гэж бодож байна. Дээрээс нь зарим хүмүүс ингээд айгүй нуршуу болчихжээ. Ярихгүйгээр хийж болдгоо мүү гэх тийм бас ирсэн байсан. Тэгэхээр тэр бол дэгдэгл албаар нэг хүмүүстэй ярьж одоо мэдмээр байгаа зүйлийг би хэлж өгмөр байсан болохоор лайваар хийсэн. Тэгээд тэр дэгдэглээ. Миний хувьд анхны тийм мейкап видео болсон. Та ер нь хөвчлэн яа гэм бэ одоо зураг авалттай үед өөрөө бодох уу айл эсвэл мейкап артисттэй байх уу? Ер нь Монголд ирснээс хойш би өөрөө бодох нь их болсон. Би өөрөө боддог болоод ч тэр юм тийм мейкапчд ч гэсэн бас намайг бодож чаддгийг мэддэг болсон. Тэгээд ерөн шоу муунд дээр сарнаа чи чаддığım ч өөрөө бодчих гээл ер нь тэгдэг. Эсвэл зарим зурган дээр ч гэсэн би өөрөө бодож чавд ийм маягаар бодчих гэж зурагч нь харуулахаар би тийм маягаар өөрөө бодчихдаг. Тэгээ өөрийнхөө юм сонирхлоор л доо ер нь ихэнх юмыг би өөрөө аягүй юм тийм сонирхолтой юм одоо нэг эдгэлээ ганц одоо амьд яваа насн дээрээ чадвал бүгдийг л хийж үзхийг хичээдэг. Тийм.
Мэдээж хүн амьдралдаа бас олон зүйлийг хийж бүтээсэн байгаад бас нүд анихыг хүсдэг. Тэгэхээр сарнаа бас маш олон зүйлийг хийхийг хүсдэг гэдгээ бас түрүүн хэллээ. Японд олон жил бас байсан юм байна. Загвар өмссөн юм байна. Загварын тайзнаа алхсан. Дээрэс нь Америк гэдэг ярианда бас хавчиллаа л да. Бага нас болоод Монголын амьдрал бас яг өсөж амьдарч исэн тэр орчинтой харьцуулахад ер нь ямар санагдаж байна. Тэгээ би 12 жил Японд ижгаад ирсэн. Тэгээд газар хөдлөөд ирсэн л дээ. Тэгээ би Америк явах уу, наашаа буцаж ирэх үү гэж бодож байгаад эмээтэйгээ 9 жил уулзаагүй байсан болохоор эмээтэйгээ уулзах гэж ирсэн. Тэгээл ирчээл байжгаад 2 сар гарсан болоод буцаж одоо ажлаа хийх гэл явсан. Тэгсэн чинь өдөрт баг 40-50 удаа газар хөдлөөд тэгэхээр за боли ингэж хүний нутагт айж амьдарч яхаар буцъя гэд. Америкт юу загвар өмсгөл ямар байд юм бол би Америкийн одоо тэнд ахта виз авчаад явахгүй байж байгаа. Тэгээд 10 онд ер нь явж үзье Америкийн загварын ертөнц ямар байд юм бол гэж бодоод очиж үзсэн. Тэгээд нэг агентлагтай Wonder Management гэдэг агентлагтай гэрээт модельээр ажиллаж байгаа. Тэгээ ажлынхаа виз мэдгэнсээр байгаа. Тэгээд хүлээх маягаар Японд руу буцсан байсан. Тэр хооронд газар хөдлөөд тэгээл би наашаа ирсэн. Түрээд одоо 9 сар болж байна гэсэн. Тэгээ 6 сартаа байхдаа яг төв шиг шоунд орсон. Тэгээ ерөнхийдөө бол ингээл анзарч хахад жирэмсэн байхдаа ч гэсэн төдийлөн бас жин нэмээгүй харагдчихсан. Ингээ бодоход бас хэрхэн жин нэмэхгүй байх вэ гэдэг бас туршлагыг мэдэж байна уу та? Миний туршлага бол би бол угаасаа зүгээр суугаад ах дургүй хүн. Тэгээд жирэмсэн одоо намайг юу гэвэл эмэгтэй хүн болгонд байдаг хат Монгол ялангуяа сүүлийн тооноос аяг их байна гэж тэгжсэн шүү дээ тий. Энэ нэвтрүүлэгч надад эмэгтэй хүмүүс үздэг үстэй. Тэгээд аяг их тооноостай байна гэж ер нь хөлөө өргөж хифтэй бити хөдлөөдөө ингэдэй гэж тэгсэн. Тэгээ би яг 6 сартаа хата төгссөн. Тэгээд төгсчөөд мөн төгсөлтийнхаа нэг шоуны хувцсыг хийх гэж бас нэлээд болсон л да тооноос өгөөл алхаж чадхаа байлаа тий. Тэгэхэд манай аав ч бас юм өөр юм урлантай. Тэг өөрөө бас юм аяж загвар зохиодохгүй. Тэгээд аав надад туслаад өөрөө оёо. Тэгээд төгснөхийн дараа ч гэсэн би өөрөө одоо зүгээр суух дурггүй болохоор өөр юм захиалга аваад юм хийгээд байсан. Тэгээд байнга л яваад байсан болохоор л таргалаагүй юм болов уу гэж боддоо шүү дээ. Гэхдээ бас би нэлээд таргалсан шүү дээ. Би чинь жирийн үедээ би 56 хил. Тэгээ нэг 72 хүртэл таргалсан. За нэг ихтэй хэдэн килограмм байд юм бэ? Бараг нэг 12 хаяд ярьдаг шүү дээ. Тийм 12 л тасагдаа байгаа. Гэхдээ нэг 68 9 болсон байсан уу яасан тийм. Тэгэл тэрнээс ш аяндаа тэгэл хөдөлсөөр байгаа тэгэл турсан баг гэж бодож шин. 4 сар хүргээл хүүгээ 4 сар хүргээл би салоноо нээсэн. Тийм. Ер нь завгүй байдаг болохоор л жингээ бариад байдаг юм байна тий. Гидс бол их гоё юм. Ерөөсөө язралт авахгүй дээрэс нь их гоё юм биш үү? Би төрхөөсөө ч өмнө ер нь урд нь би дандаа жимд явдаг байсан. Тэгээд төрхөөсөө өмнө жилийн өмнөөс өлөөдөө жимд явах болсон. Тэгээд миний ганц одоо яадаг юм гэх юм бол би дандаа алхаж байхдаа ч гэсэн зүгээр сууж байхдаа ч гэсэн байнгын гидсээ чангалдаг байхгүй юу? Яаж чангалдаг? Татахгүй шүү дээ. Чангалан зүгээр ингэж чангалан татхаар чинь амьсгалчлахаа хэлж шүү дээ. Тэгээд чангалан зүгээр ингээл булчингийн чангалан. Тийм чангалан. Тэгээд алхаж байхдаа ч гэсэн одоо сууж байхсан чангалан. Тэгэхээр одоо гидс суудгүй гэх юм хайшин тий. Би төрснийхаа дараа ч гэсэн би байнга л чангалдаг байсан. Тэгээд нэг 2-7 хоног гарan корсет зүгээл тэгэл болсон. Тэгэхээр ер нь байнга чангалаад байвал зүгээр алхаж байхдаа мөн өгцгөө байнга чангалуул бас чанга хэвээрээ байдаг. Мөн сууж байхдаа ч гэсэн чангал судлаад ингэ ийм тасалууд хийвэл бас явж байхдаа ингэ чангалал яваад. Тийм чангалал яваад ингэ хавчин биш шүү дээ. Одоо хөдлөөд юм ярьж байхдаа ч гэсэн чангалаа. Өөдөө хавчихгүй шүү дээ. Хавчгаарч айгүй эвгүй харагддаг шүү дээ. Одоо чангалахаар цааш аяана ингэ дээшдэг шүү дээ. Яг чангална гэсэн үг. Булчингуудаа л чангал сонслоо. Ингээ сууж явах тул нэг одоо чангалахаар шүү дээ өөрийгөө ань жоох үндигээ даамжсан гэж. Хачаад хай чангалаа гэсэн чинь. Тэгэхгүй татгаар чангалж бодохгүй. За. Тэгээд байн чангалдаг болохоор бутсан болов гэж бодсон. Тэгээ уурдан дан болчих юм шүү. Хаана? Ер нь би тэр хоёрыг л голчилт юм тэгээд Бүхний булчингаа чангалах ямар нэг юм бэ? Бүхний булчин хөхөөлөөр чинь сонирх юм болов. Ингэж игээд байдаг шүү дээ. Энэ минь одоо сониож байна тий. Тий хийдгүү. Би нэг хийдгүү. Одоо тэгэл унжуул хэрэл үдтэй одоо эмэгтэй хүний л тавилан юм чинь тий. Мад ингээд яг зочид ирээд шинэхэн ээж авах юм бол би дандаа ингээ гахаа сууждаг байхгүй чимээгүй. Яг ингээл хүүхдээ яриад зээл ингээл хоорондоо яриад. Тэгэхээр ээж болох яг ямар юм? Одоо ээж болохоос өмнөх одоо амьдрал ганц бие амьдрал за ээж болсон юм. Манай нөхөр битээр ярьдیں۔ Бид нар чинь ингээл
За тийш явж хоолой түүнхүү тэгхүү гэл гадуур дэмий тийш динж байгаа л тэгэл гэртээ орж ирдэг. Хүүхдээ болсон ч ердөөс тийм байхгүй. Өмнөсөндөө имбээс төрөөл 2-7 хонжихт нь битээр жоохон ялах хүүхдтэйгэж марсан хувц өмсүүлээл гайгүй юм шиг санаад гараад хоол ээж загнуулаад юу ийм жоох хүүхдээ сар чөрөг хүүхдийг хоёр хоолны газар дагуулаа явж идэв. Битээр ч нөгөө урдныхаараа л бодсон тий. Гэхдээ хүүхдээ болоход үнэхээр энэ хороогийн хамгийн сайхан мэдрэмж гэдэг юм байна. Тэгээ одоо ч гэсэн баг ээж болсондоо хаяа итгэдэг шүү дээ. Хүүхдээ хараад бүр хайр хүрээл бүр юунаас ч илүү тэгж хамгаалах юм байлээ. Хүүхдээ одоо ээж аав нар яаж санаа зовдөг те. За одоо бол манай ээж гэрэл харж гараарэ. Ингээл янз бүр юм хэлдэг байхгүй юу? Хайрыг мэдэрч байна. Тийм, хайрыг мэдэрч. 14 хоногтой хахад нь хувцлаад гарч ийн гэдэг чинь. Тэгэхээр ер нь бол хүмүүс юу гэдэг чинь эмэгтэйчүүд жирэмсэн болчлоо гэдэг өөрийгөө тусгаарлаад за би жирэмсэн, би их идэх ёстой гэдэг ч юм уу те нэг өөрсдийгөө ингээд нэг тусгаарлаад тэгэнгүүтээ төрснийхаа дараа би одоо төрсөн нэлэх биетэй эмэгтэй гэдээ бас ингээд нэлхраад идэг шин. Сарнагийн хувьд бол тийм байгаагүй шууд амьдралтай болсон юм. Харин тийм хүмүүс чи ялах биетэй штэ толгоо байгаа чи ингэж л тэгэж л гэдэг. Тэгэл би бол нөгөө нэг буцаад л хурдан зүгээр жирийн амьдралдаа л ормоор тэгээд юу н би өөрт зүгээр мэдрэгдээд байна штэ юу н ялах байгаа юм бэ гэж би бодоод байдаг болохоор бүгдийг л зүгээр жирийн юм шиг л хийгээ яваад. Одоо ч гэсэн ер нь ялах жил бол ялах биетэй гэдэг гэдэм байлээ. Би болохоор тэгэл тэрийг ер нь тэгэл ханга талдаа хөө тэгэл тоохгүй тэгэл ажиллаа хийгээл тэгэл явж ирсэн. Юм аяал одоо ч гэсэн тэгэл юм аяал юм хийгээл тийм. Хідүүлээвэ ер нь ээжээсээ. Эхлээсээ би айлын ганц. Айлын ганц. Тэгэхээр гэхдээ багтаа ер нь найз нөхч юм уу за эсвэл хамаас надныхаа ах нартай ингээд дүнэртэй юм тоглож өгсөн. Арай иршүү тал руу юу? Тийм жоохон иршүү тал руу. Юу багасаа ер нь их одоо бандертэй нийлдэг үсэг гэх юм уу дандаа сакс тоглож бильярд тоглодог нэг тийм хүн байсан. Тэг санагдаад байна. Эмэгтэйчүүд маань өөрийнхөө айлныг өөрийнхөө дуртай зүйлийг тодтогч хүмүүст харуулахыг хичээдэг. Үнэхээр хөөрхөн инээдэг бол байнга инээмсэглэстэй. Нүд нь гоёл нүдэрээ ингээл инээсэглдэг ч юм уу те. Манай зочны хувьд Сарнагийн хувьд өөрийнхөө хамгийн дуртай зүйл нь юу вэ? Юугаа илүү тодтогч харуулахыг илүү хүсдэг вэ? Хөл юм болоо. Нүд үгүй хөл ш. Хөл жоохон одоо юу нэг жоохон бакталтай. Нүд байж магадгүй нүдээ бодох дуртай, нүдэрээ нэг дуртай. Бас хүмүүс нүд гоётой ингэж хэлдэг те мэдгүй. Лаша нэг харлаа. Бас их гоё юм эмсгэлдэг юм байна. Баярлаа. Нэрээ гоо сайхан одоо эмэгтэйчүүд гоё байна гэдэг бол мэдээж олонний анхаарлыг татаж сэтгүүлийн нүүрэн дээр гардаг. Таны одоо биений гоо сайхан бол бас нэг сэтгүүлийн нүүрэн дээр гарч исэн. Нэг тэгж одоо юу гэдэг л хориглоод ах юм байхгүй. Тэгтээ бүр нүцгэн шалтгаан биш бол тий. Гэтэ ер нь хүн нэг л амьдрахнаас нэг л амьдрын штэ. Тэгээ ер нь тэгээд дээрэс нь одоо юу гэдэг лээ залуу сайхан явах чинь бас тийм удаан хугацаагаар явах тийм болохоор болж л өгвөл тийм санал орж ирвэл би орохыг л хичээдэг. Бас монголчуудын юу бас бодно л даа нэг үглээ. Одоо хүмүүс чинь жоох ингээл нүцгэн байгаж байгаа тэр нь ингээд шууд ингээл муу нэр зүвчдэг те. Тэрийг бас авчилтээд бас ямар зурганд орох бас шийддэг л те. Эмэгтэйчүүдийг юугаа илүү тодтогч ямар байгаасаа гэж боддог вэ? Зарим одоо эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд гэх юм уу? Миний бодлоор эмэгтэй хүмүүс ер нь одоо би бүдүүн байна, би тийм байна гэл ингээл өөрийнхөө өөлөх юм мунддаггүй шүү дээ. Надад ч гэсэн өөртөө дургүй юм байгаа. Би тэрийг хэлэхгүй угаасаа. Хэлчүүл яг тэрэн рүү фокуслаад байгаа. Харин тэгээ хэлэхгүй өөртөө олж харуулаарай. Тийм болохоор юу гэдэг үлээ тэрийг одоо ямар нэг өөтөө тэрийг далдлах те. Гэхдээ одоо тарган байлаа гэд одоо олон түмний нүднэр гарахгүй эсвэл одоо ингээл нэвсгэр хувцсах юм уу те. Тийм байж болохгүй. Тарган байсан ч
өмсөх хувцас олддог байхгүй юу? Одоо арзмаар томтой хэрнээ яг турхаа хүмүүсийн загвараар хийсэн хувцсууд байдаг шүү дээ. Тайлтай тий том хэрнээ тайлтай ингээд одоо юу гэдэг юм бэ? Ер нь л өөртөө ихтэй л байх хэрэгтэй. Нэг л ив ирв сав саруул төрсэн хүн л юм чин Жон болоод төрчөөгүй юм чин тэгээд өөртөө ихтэй л байх хэрэгтэй л гэж бодож байна. Өөртөө ихтэй байхад мэдээж бас эмэгтэйчүүд гоо сайхнаас гадна хувцас гэдэг ч юм уу те хувцас бол маш том зэвсгэлтэй. Тэгэхээр сарнаа дээр очиод яг одоо би ингээд өөртөө ихтэй болмоор намайг гоё өөрчлөөд өгөөч гэх юм бол Тэгвэл welcome. Би хүмүүс амар одоо хүмүүс айгүйх одоо охтуудтай ялангуяа надад мессеж бичдэг. Би 15 настай тийм ингэмээрэн тэгмээрэн ингээ ихтгэлгүй гэлэгдэг. Би хамгийн түрүүнд бити ийм унжгаар байл гэж хэлмээр дээ. Бити өөрийгөө гол те ямар нэгэн байдлаар ямар нэг юм чин гоё л байж таараа. Тийм үстэй эмэгтэй хүн гэдэг чинь цаанаас л гоё юм чин те. Тийм болохоор зүгээр л ихтэй л байх те. Гэхдээ одоо ирсэн хүн болгонд л би өрдөөсөө нэрлэхгүй, их замж гаргахгүй би өөрийнхөө л болж л өгвөл хариулахыг хичээдэг Facebook мөкөр те. хамгийн их асуудаг асуулт Facebook-ээр ч юм уу. Хамгийн их асуудаг асуулт гэхээр одоо яаж өндөр болох вэ? Тэр чинь бол байхгүй та сонголтын юу л болдог байх та. Би ч гэсэн одоо нэг 76 жирсэн би нэг 78 9 болчмоор л байдаг шүү дээ. Ягаад тэгэхээр агентлагтаа би одоо дунд зэрэгтэй ордог. Нэг өндөрт нь орчмоор л байдаг шүү дээ. Тэг хүн чинь мэдээж илүү л хүсч амьдэрдэг шүү дээ дандаа тийм. Таны ээж авч нь хэр өндөр вэ? Манай ээж 1.69 м, аав 82. Өндөртөө орох юм байна шүү дээ. Тэг өндөртөө орох бах. Царнагийн хувьд бол загвар өмсдөг, загвар зохион бүтээдэг. За тэгээд дуулдаг авьяасаа тодорхой хэмжээгээр хүмүүст үзүүлж таниулж бас үнэлэгдсэн. За одоо хэрвээ кино тоглоно гэх юм бол бүр тоглох нь тий өөр ямар саналуудыг хүлээж ийн юунд бэлэн байна. Өөрийгөө юунд сарихыг хүсэж байна. Ер нь би хийж үзээгүй юм а хийж үзэх дуртай тийм шинэлэг юм тий. Тэгэхээр киноны санал орж ирвэл дуртай тоглоно. Гэхдээ тийм завхаа кино бол биш. Болж игэл тийм одоо тийм хүчрхэг эмэгтэй дүрд тоглохыг амар Catwoman болохоор. Тийм Catwoman ч юм уу тий эсвэл тийм боевик кино боо муу барайл тий. Тэр хүлэр надад завхах гэж боддог. Юу карате такондо хийх юм шүү дээ. Хийхгүй л дээ. Под нь бол авна. Охтуудыг ингэж өмчлээд байгаа шүү дээ. Саксны тэмцээнүүд олонгууд айгүй мэддэг хүмүүс шиг одоо ингээд хэрэгтэйчүүдтэй хамт ингэж үздэг юм байл та. Тэгээ тэр эмэгтэйчүүд юу? Тэр эмэгтэйчүүд наадмаар ч гэсэн бүх хамт үзээрэй гэсэн бүх хэлхэр сонирхтгоо. Бүх би нэг сонирхтгүй. Манай имээ бол бүр тэгээд байнга л үзэжтэй шүү дээ. Сумо гэрсэн нөхөө. Сумо бол сони үздэг байсан тэнд байх та. Монголчуудыгаа л дэмжиж үздэг байсан. Угаасаа тэнд монголчууд цөөхөн тий. Тийм болохоор сумо үздэг байсан. Монголд бол ирээд бүх бол хаяал зурагтаар хин бас мэдгүй шүү дээ. Гэхдээ имэмиг хажууд хаяа сууж үзнэ. Япончууд ер нь монголчуудын талаар ямар сэтгэлтэй байдаг вэ? Өөртөө Монгол гэж боддог. Төрхтөө адилхан нэг хөх толботой төрдөг байхгүй Японууд. Тэгээд өөртөө Монгол цустай Монгол гэд айгу тийм монголчууд амар дуртай байдаг. Тэгээ мөн Монгол гэхээр л нэг одоо асаашоор тий бүгд ингэ л хакоо бүгдийг л яриад эхэлдэг. Бараг сүүлдээ уйдж байгаа юм чинь. Тэгээ Монгол гэхээр нөгөө сүмөөгөө яриад тий. Япончууд яг тийм хөх толбой төрдөг болов солонгоччууд бас тэгж ярьдаг. Манай хөх толбой төрдөг. Би харж байсан жоох хөхтүүд яг хөх толбой төрдөг юм билээ. Тэгэхээр солонгоччуудаас хөх толбой төрөөд байдаг. Тэгэл Азад бараг төрждөг юм шиг. Хантайгаа хэрвээ ямар нэгэн тохиолдолд муудалцлаа. Муудалцах юм бол яаж эвлэрдэг вэ? Ирчүүд ч юм бас их нарыг ингээл чимээгүй буулт хийж байгаа л ингээл ардаараа урн ингээл хөөрхөн харж байгаа л яг тэгдэж штэ. Яг тэгдэж штэ. Тэгэл би гээл тэгэл эхэлдэж штэ. Ирэхлээл тий. Тэгэл би уярчж байгаа юм чинь. Уярамт хаалгаар тэгэл. Хэр муудалцах вэ? Муудалцах ямар хуу зүйл дээр муудалцах шалтгаан гардаг вэ? Муудалцах мэдээж хосууд бүхэл хосуудад тийм муудалцах шалтгаан байдаг. Битээр бол гэхдээ тэгж айхтар муудалцаад байдгүй. Одоо ихэндээ бол жоохон тийм ам зүрх бол байсан. Гэхдээ битээр хизээч тэгж одоо юу гэдэм би өдөр хоногор тэгж олон хоногор цай зарим хүмүүс чинь ингээл олон хоногор ингээл дуурж мөрөх байдаг шүү дээ тий. Хайрын цаг байгаа да. Тийм үстэй. Хамт л бай. Нэг хамт хамаг цагаал алдчихин гэсэн үг. Тэрний хооронд зэрэг эвлэрэл уучлаад би бинээсээ хин буруутай тэрийг уучлаа уугаад
тэгэл байж исэн зүгээр гэж боддог болохоор хоёулаа яг тэгэл хэн буруутай тэгэл тэр нь л уучлахгүй дээ ш. Тэгээ би гуйлгана үгүй би гуйлгана гэд тэгээд байдгүй би ч гэсэн гуйлах гал ингээл лээдгүй тийм. Ер нь бол айгу ухаалаг ханддаг гэсэн юм шүү дээ. Аль аль нь тэгэл тэр үедээ ууралчаал тэгэл мартчихдаг нэг тийм. Ер нь бас багтаа эрэгтэй хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж явсан эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг ойлгох тал дээр их сайн байдаг юм шиг байна. Тийм. Ер нь эрэгтэй хүнийг яаж баярлуулвал илүү бас баярлдаг юм шиг санагддаг бай. Эмэгтэйчүүд үзэж ер нь нөхрийгөө баярлуулах ч юм уу найз залуугаа баярлуулахад ер нь бол бас жижигхэн юм дээр баярлдаг шүү дээ. Тий. Миний хувьд бас айгүй их эмэгтэйчүүд тэгтээ одоо яах вэ яагаад ингэж одоо хүн дээрээ гэл тийм их юм асуугаад байдаг байхгүй юу? Эмэгтэй хүний миний хувьд болохоор айгүй тий нөхөртөө анхаарал тавих хэрэгтэй. Халамж хэрэгтэй. Бас жоохон тийм ялуун байх хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүс ч болохоор тийм биш юм байлээ шүү дээ. Хүндий те. Би болохоор өөрөө айгүй тийм ялуун хүн болохоор ингээл айгүй тийм одоо юм одоо юу гэдэм бэ? Байнгын хайртай гээл тэгэл байнгын хайртай гээл ингээл эрхлээл нэг тийм тэгжиж одоо хосууд чинь удаан байна шүү дээ. Зарим хүмүүс ч болохоор газар явах цаач хөтлөхгүй те. Эсвэл найзуудаараа сууж байхдаа хоёр талд очиад сууцсан. Үерхэд байгаа мó, найзлаад байгаа мó зүгээр бэстүүд юм уу те ойлгогддгүй шүү дээ. Би болохоор хааж авсан наалдаад хоёлаа яг ийм байхгүй юу. Тийм л байвал ер нь эрэгтэй хүн дуртай байдгийг шүү. Одоо эрэгтэй хүн юу хүсэж чинь те бас тэрийг хийж өгөөд одоо юу байдیں۔ Те юу байдیں۔ Мэдгүй юу хүсэж юу хүсэж байгаа. Эрэгтэй хүн одоо нөхөр одоо хамт байгаа хүн чинь юу хүсэж чинь адилхан хүсэж байгаа юм хийж өгөөд өөр тэгвэл бас өөрөө чинь хүсэж байгаа юмас хийж өгнө шүү дээ. Тийм тэгжлээ байвал зүгээр ах. За тийм л үстэй. Та нар юу хүсдэг? Чи мэдээж чадах. Ер нь амьдралаа ер нь хэрхэн төсөөлж чинь хэдэн хүүхэдтэй болцсон цаашдаа өөрийн гэсэн загварын агентлагтай, салонтой, өөрийн уран бүтээлээ яаж төсөөлж байна? Би бол болж игэл олон хүүхэдтэй болохыг одоо хүсэж байна. Хүүхэдтэй болоод ямар хөрхэн байдгийг мэдчихлээ. Тэгээд миний цаашдын мөрөөдөл бол одоо салонаа бүр өргөжүүлээд те. Тэгээд юм цэцгүүсийг вэ? Яриад асуух. Тийм анзаар яхад. Шууд яриа сонирн болсон юм гойцдаг гараад ирээ. Тэгээд миний цаашдын мөрөөдөл бол одоо Monrose миний одоо брэнд Monrose гэдэг нэртэй брэнд гаргасан байгаа. Тэгээд тэрийг мөргөжүүлээд салоноо томруулаад өөрийн гэсэн дэлгүүртэй болох мөрөөдөлтэй. Тэгэл аж аргалтай амьдрах зүгээр л ердийн л амьдралыг хүсэж байна. Төрхийн өвдөлт нь амар шин үү? Төрхийн өвдөлт бас хэцүү. Тэгэл хүүхдээ хараад мартчихжээ шүү дээ. Тэрийг бол дараа нь ойлгоо. Угаасаа туулна. Хүлээж. За сарна мэдээж сарна цэцгэнд маш их дуртай халуу гэж бодож байна. Хамгийн сүүлд хизээ сарна баглаа авсан байна. Валентинаар авсан. Тийм эмэгтэйчүүдийн баяраар авсан юм байна. Магадгүй яг түн шиг шоуны үеэр ч юм уу? Шоуны үеэр аваагүй. Бид таны хаз жаргалын эрч. За ингэ цэцэгт мэдлэгээний зүгээс ийм сайхан сарнаа цэцэг хэлсэн байна. Загварын ертөнцтэй хатан байгаарай. За баярлалаа. Миний фалаштай төгсөд байгаа юм шүү. Харин өнгө нь айгүй гоё мэдрэмжтэй. Сарнаад өгнө гэсэн чи ийм сайхан бас баглаад бэлдсэн байна. Ер нь зочдод маань яг зориулж баглаад бас бэлддэг байгаа. Маш их баярлалаа. Завгүй үед бас цэцэгт мэдлэгээр залгаад хин нэг төрсөн өдрөөр өөрөө очих боломжгүй байвал мэдлэгээд гээд бас өөрөө үгийг хэлээд ийм сайхан сарнаа цэцэг өгч болно. Хаана нэдэм бол цэцэгт мэдлэгээд уцсан нэнд байгаа. 88 6 цэцэг уцаар шууд залхаад өгч цэцэг ахарууд тийш шууд яриад өгчтэй өгчих юм шүү дээ. За баярлалаа. Өнөөдөр урилгыг хүлээн авч ирсэн үзэсгэлэнтэй сарнадаа маш их баярлалаа. Тэгээд Monrose-аас Монголын нэрийг дэлхийд гаргасан магадгүй Chanel, Versace, Valentino гэдэгтэй адилхан Monrose гэдэг одоо брендийн хувцсыг бүсгүүчүүд маань өмсгөж бас хошуурдаг тийм сайхан брэнд болохыг хүсэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа.
Бидэнд хамтарсан бүсгүүчид та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн шинэ дугаараар ирээд уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй. Баяртай. Залуухан байсан. Буцааж болохгүй цагийн дор. Эхэлдэг яаран нуураснаа. Уурлаж байсан. Бас уурлаж байсан. Орсах онцаг ирж